Эрчүүдэн өмөрч, эрчүүдэн дуулж, алтай хангаа шиг өвөгдөөн дурсаж, аавдаа шүлгэн зул барьж, найраг шүлэгтэй Монгол эрчүүдэн сүлдэлж, дээдэлж явдаг найрагч бол Монголын зохиолчдын ивлийн шагналт, соёлын тэргүүний ажилтан яруу найрагч Мөнхөөгийн бэлэг сайхан билээ. Хэмэр сүлдэн дээшэн байж, төр улсдaan эзэн, гэр улсдaan сайн эцэг байхыг бэлэгдсэн түүний гигэн сайхан бүтээлээс нь дээжлэн охилж, баярын энэ өрөө эрчүүддэн хүргэж байна. За бэлэг сайхан найрагч бол 1980-аад оны сүүлд 90-аад оны ихэр Монголын утга зохиол орж ирсэн бас тод өнгө, өөрийн гэсэн өнгө аястай. За шүлгүүд нь сайхан Монгол ах бай, Монгол сэтгэлгээ, монголчуудын одоо тэр амьдралын ухаан гэдэг юм уу, амьдралыг харах үзэл, амьдралтай хандлагыг шүлгээрээ илэрхийлдэг тийм сайхан монгол шүлэгтэй яруу найрагчдын нэг хамгийн алдартай шүлэг нь бол эрчүүдийн өмөрч бичсэн шүлэг гэдэг. Монгол эр хүний, монгол эрчүүдийн дотоод сэтгэл, монгол эрчүүдийн дүр төрх. Гэхдээ бас ганцхан дүр төрх юм биш, дотоод сэтгэлгээг илэрхийлсэн тод гэж хэлж болно. Эрчүүдэн өмөрч бичсэн шүлэг. Эр хүнийг та нар хаяач болон өршөөж бай. Эрлэгт явчихаас өмнө ханийн жаргал эдлүүлээ. Эр нөхөр чинь үгүй бол гэрийн зай эзгүүрдэг юм. Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн зай эзгүүрдэг юм. Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүүрнэ. Эр хүнийг та нар хаяач болон өршөө эрлэгт явахаас өмнө ханийн жаргал эдлүүлээ. Халуун залуу насын хамтарч илээснээ бодоо. Хайрын галзуу дурлалд хамт илэгдэснээ болгоо. Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр шүү дээ. Үрийн чинь эцэг болсон хүнийг ээж шүү дээ. Эр хүнийг та нар хаяач болон өршөө эрлэгт явчихаас өмнө ханийн жаргал эдлүүлээ. Хичнээн жил амьд явахыг мэдэж болдгүй орчлон дээр чинь хизээ хаан жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ. Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвээ ээж түшиг болдог юм. Хаттарсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр ивээс болдог юм. Уул шиг юм гэж дандаа битгий давар, үүл шиг нүүгээд явчихдаг юм. Ус шиг уян гэж дандаа битгий самар, уур болоод дэгдэчихдэг юм. Ус шиг уян гэж дандаа битгий самар, уур болоод дэгдэж ихдэг юм. Төгөлдөр их урмын бүр хугалчих бол төрсөн шигээн тэд нар чинь уруугаан хараад унчихдаг юм аа. Эр хүнийг та нар хаяач болон өршөөж бай. Эрлэгт явчихаас өмнө ханийн жаргал эдлүүлээ. Дээл үсэн гоёлтой, дээрэн малгай хямартай, андынхаан дэргэд цовоождог, аавынхаан харцанд томоождог, янагийн сэтгэлд нялхардаг эрчүүдэн янжин самуудам нь өршөө. Олон авайл гэргий та нараасан олон аавын хөвгүүдийг өмөрч бичсэн шүлгийн минь өршөө өөрсдөө та нар нүмертэн жаргаа. Баярлалаа. Тэгээд 2000-аад онд манай бэлэг сайхан өөрийн одоо төрөлх говьлтай байх үедээ эрчүүдээ өмөрч бичсэн энэ шүлгийг бичсэн. Тэгээд энэ шүлгийг бичснээс хойш 2003 онд Монголын эрэгтэйчүүдийн холбоо үүсгэн байгуулагдсан. Тэгээд манай бэлэг сайхан бол манай эрэгтэйчүүдийн холбооны анхны одоо удирдах зүйлийн гишүүний нэг. Тэгээд дээрэс нь энэ эрчүүдийн холбоог байгуулах шаардлага бол энэ яруу найргаар энэ их том шүлгээр одоо дамжиж бий болсон, санаа төрсөн. Тэгээ бид нэр одоо нэг хэдэн улсад нийлээд ер нь эрчүүдийн байдалд судалгаа хийгээд энэ эрэгтэйчүүдийн холбоо байгуулъя.
нийгэмд ирнэ хөргий, төр засагт бас энэ ирчүүдийн байдлыг хөргий. Яг гэвэл Монгол улсын газар нутаг энэ тусгай тогтолцоод аюулгүй байдал, Монгол улсын хөгжил цэцгэлэл, тэр дундаа гэр улсын хөгжил цэцгэлэлт бол ирчүүдийн үүрэг гүйцэтгэх бол маш их чухал гэдэг нь их ойлгомжтой. Тийм учраас ирчүүд маань их өөдрөг, дэврэн, хэмэртэй, лундаатай, сайхан байвал гэр улс төр улс ч одоо тийм л төвшинл одоо байна шүү дээ. Яг эр хүн гэдэг айл гэрийн ноён нуруу улс орны бас нүүр царай тэр болж явдаг л доо. Нэг тэр утгаараа. Хоёр тэр эр хүн гэдэг нэг л одоо шээжэдэлдсэн том байдгийн утга учир нь яг аав гэдэг бол хамгийн эрхэм юм л да. Тэр дэлдэхтэй биш. Бас эхнэр хүний хүчинд явж байдаг. Нэг талдаа бол өчүүхэн амьддаг шүү дээ. Үнэн хэрэгтэй бол. Гэхдээ эр хүн гэдэг юмыг хүндэлжээж айл гэр улс орон оршин тогтнодог баг таа гэж би бас мөнхөглөдөө. Яруу найрагч Мөнхөөгийн бэлэг сайхан Говьалтай аймгийн Халиун сумын хүн. Алтай хангар улс шиг өвгөт төгштөн хормойдож хэлд хөлд орсон болохоор зөв сэтгэл зөөлөн явдлыг эрхэмлэнэ. Алтан нарны шингэх тэрэл сайхан нутгаасаа мянган бээрийн алсад суугаач бэлэг сайхан найрагч зүрх сэтгэл зүүд совингороо төрсөн өссөн нутагтайгаан хүин холбоотой. Бэлэг сайхны аав Мөнхөө гэж сайхан дуулдаг модон сампингийн эр хилээсэн нягтлан бодогч хүн явжээ. Харин наг цэмэг кяажив жаажаан үлгэр туйл сайхан ярддаг ой сайтай үлгэр чимээ байсан гэдэг. Монголын цагаан сар гэдэг тэр дэндээ монголчуудын хувьд их том хүндтэй баяр юм. Энэ баяраар ингээд антай ах トゥ үтэй нутгийнхаа сонгоолонтой жилдээ нэг ингээд уулзна гэдэг их сайхан юм аа. Тэгээд нутгийн ах トゥ нартай зориулаад хол явахад нутгийн уулс түшдэг гэдэг би нутгийн тухай шүлэг уншаа. Харазрагын нуруу. Уйтэн хаар дээлний товруу хэшиг содон үхэж төрөх заяаны уулзах цэг шиг эмзэг үүл сулдааж амраасан дэлхийн чимэг уулмын ус өвсөн думпсан ургаа харазраг билээ. Танан улаан наран сугандун сулдж хүрдэг талын бор толгод унах шиг жоохон харагддаг талсаран авхайг чулууны хэлтэрхий дээр амраадаг тахилтай салхиар янцхайсан харазраг уулм нэ. Өвг дээдсийн минь үлгий, өөрийн минь аав ээжийн өлцөй, энэ муу биений минь үлгий, эрх урсын минь өлцөй, дээдс өвгдийг минь үлгийдсэн болохоор нь би бурхан нуруу гэдэг юм. Дээвэр соорхой тэнгэрт ойрхон болохоор нь би сүмбрүүл гэдэг юм. Дээд тэнгэрийн таглагтай болохоор нь би Чингисийн нуруу гэдэг юм. Дэлхийд морины нэртэй болохоор нь азрагуул гэдэг юм. Дэрэгдэн өөрөө тоглож өссөн болохоор ноён нуруу гэдэг юм аа. Торн жирэн зэрэглэгийн далай гэж андуурдгүй болохоор би говийн хөөхд. Толгой иргэм харазрахтаа дөрөөлж наадсан болохоор би алтай хөөхд. Тийм ээ би чинь говь алтай хөөхд. Тэлмэн жороо гол элс хоёрын садан. Тийм ээ та бид чинь хангай говийн төрлүүд тэнгэр ижийн доорх хайр нэгтэй урсаа. Хөндөвл хөрстийг хөмөрч мэдэх хар азрагуул гэж би шүү. Дахиж хэрвээ чадвал тавилан заяагийн чинь нэвэх тамаг уул аяа миний хар азрагын минь нуруу. Түүхгүй уран бүтээл гэж хаавах зурагч тэр, шүлэгч тэр бүхэл юм түүхтэй л байдаг. Зүгээр миний тухайд гэгэн Монгол шүлэг тэгээ хөдөө ахыг ойрхон байж харазрагын нуруу олон булаг гээд байгалийн үзэсгэлэнтэй тэр өвөд ийдсэн сайхан нутагт бай. Мөр өнж мал хариулж явсан. Тэрний буйнаар надад тэр бага насны юм арил шиг үлдчихэл дээ. Тэгээд л бичижсэн шүлэг ер нь би зүгээр бичихтэй
Них гоё чанан ганган тансахаасаа илүү нэрэ тийм байж тээ гэж хүний сэтгэлд миний шүлэг бууж л байвал би бичиж л байх бол. Ингээд би гэгээ монгол шүлэг хэллээ. Сүрэг цагаан зээр шүүдэр гიშгэн сахилж, сүрлэг өндөр янд нь тэхийн ивэр сэрийж, Монгол гэрийн гаднаас малын үнэр ханхалж, морин тайртай сайн нэр уртын дууг аялаж, үүрийн гэгээтэй уралдан орхины хошууд аялаж, өндөр борхон бүсгүй аргал хормойлон галлаж, өтгөн шаргал цайг тоо нөргөөлөн самарч, өөлөн ичим нь удам тэнгэрт цацал өргөж, өөдрөг хөдөө нутагт минь өглөө болж байгаа нь тэрэ. Үдийн нарны сүүдэр хөлн тушаа нуугдаж, өртөө газрын юмс зэрэглэн дотор бүжиглэж, малын хичгтэй хүүхэд хонион усанд оруулж, манай танайхан бүгдээрэн борцтой цайг аягалж, гэр дүүрэн буурлууд тамхи нэрэн хуучилж, гэргийн хүүхдийн хооронд цаггүй ажил хөглөрч, нар унсан газраас ногооны үнэр ханхалж, нанчид нэрсэн айлаас охин аг сэнгэнэж, зулцган жоохон богшрог нэсэн буун жиргээд л зунтай жилийн өдрүүд темирхүүл байдагсаа. Өдөржин бэлдсэн мал задгай газар хотлож, үдшийн буурлагийгээ толгод дамнан хүүшилж, өнөө болсон явдлыг ам дамжин хуучилж, үүр шөнийн болцоог залуухан хосууд товлож, цүү хаях наадамд үеийнхэн голцоо сугларч, цуутын цагаагч үг өвөө багчуулд ярьж, сарны гэрэлтэй салхийг зэлний үхэр хэвж, сайлын ховонтой сүүнд түүхий цөцгий хөвж, орон Монгол хөдөөд минь орой болж байгаа тэрэ. Мичид 7 бурхан тоо нарлах цагаар, мэндийн гурвалжин өрх дөрвөлжин болох шөнөөр, амаргийн болцоотой бүсгүй сэрүүхэн байх тохироонд армаг хүлгийн хазаар айлын шом дээр шаригваа. Үцхээс ихийг үдсэн өндөр настай ижи үүр тэмдгэрэх үеэр өрхөөн далдаж явахдаа хүлгэн эзгүй шом дээрх нойтон хомоолыг үзчихээд хүргэнтэй болох нэ манайх гэж хүүхэн насаан дурсваа. Азийн тэнгэртээ гэгэн Монголд минь айл нэмж байгаа тэрэ. Одоо ингээ хамтайгаа амьдраад 28 жил болж байна. Тэгээд би тэр 28 жилийн амьдрах хугацаанд уран бүтээлч хүн тэр тусмаа одоо яруу найрагч хүний энэ хүү амьдралынх нь хүүг аяыг тааруулж амьдрах гэдэг бол их том хувь заяа асар их одоо бас л төсөөлчийн асуудал яригдах хаа гэж бодож байна. Найрагчийн эхнэр байна гэдэг нажиттай ажлын нэг. Хурц омголон үгтэй, хурдан дүргэн сэтгэлгээтэй бэлэг сайхан найрагчийн аяданг отхон химэх энэ бүсгүйл тааруулна. Хамгийн ойрхон байж хамаг амьдралыг үүрлцсэн хандиан зөрүүлсэн шүлэг, ханиасаа олсон сэдв найрагчид олон бий. Маргаангүй хайртай чамтайгаа би маргах гэж суусан юм. Мартаж чадахгүй болтлоо дасах гэж суусан юм. Манай танаа гэлгүй уусах гэж би суусан юм. Мах цусныхан тасархайг амьлуулах гэж би суусан юм. Гангар шаазангийн амстрыг эмтлэх гэж би суусан юм. Галын чин нэлчин дулаацаад хансах гэж би суусан юм. Ганц усны охинд чинь сохтох гэж суусан юм. Ганган хэнцэр бүхний чинь элэх гэж би суусан юм. Өөрөө төрүүлж өхвөл үдүүлэх гэж би суусан юм. Үйлдэл орчлонг дуусгах гэж би суусан юм. Хэтэрхий хайртай чамтайгаан хэрэлдий гэж би суусан юм. Тэгэл хань бит хоёр ч одоо юу юм штэ, хүү охин хоёртой юм штэ. Тэгсэн чи одоо ингээ үржээд
Үржигдгүүний ухаан гэдэг шиг юм болж байна да. Үрээрээ үржээд өнөр өтгөн болоод их сайхан байна да. Энэ хүүхэд гэдэг чинь хөөрхөн шүү дээ. Өөрийнхөө хүүхдээс илүү хайрладаг болчтой юм байна. Гээд дууны үг мөгч байдаг. Тэр одоо яг стал үний юм байна. Одоо л би жинхэнэ биеэрээ мэдэрч байна. Одоо би ч хүүх хоёртой хүн шүү дээ. Тэгсэн одоо ингээл 4 болоод одоо дахиад ингээд бэр маань жирэмсэн, охин маань жирэмсэн ингээд олон ганцаар зүрдэг гэдэг шиг үнэ юм да. Өврөөс минь сугарч өссөн охин үрийн минь эр. Өөрийн минь цусгүйж буй амин зүрхний алтан хэлхээ. Саадаг үрч баатар явсан садам Монголын удам сарн дээр мөрөн гаргасан хүмүүн төрлөختний хэлтэрхий. Үхрийн бөр шиг дэлхийн зулай нутаг Монгол чинийх. Үүл зурвалах хөх тэнгэр өршөөлтөгөө бас чинийх. Өсгөх гэж өөрийгөө мартдаг аавал ээжийн чинь ам чинийх. Өвөө болсон надад бол зээ хүмүн чи минийх. Тухайн яруу найрагчийн шүлгэн тэр хүний өөрийнх нь сэтгэл явж идэг. Тэр яруу найрагч өөрийнх нь эх орноо хайрлах, байгаль дэлхийгээ хайрлах, хүнийг хайрлах тэр жудаг нь явж идэг. Бас нэг тэр хүний энэ дэлхийд одоо яах гэж төрсөн, юуны төлөө амьдарч яваа тэр ухаан нь бас шингэсэн байдаг. Дээрээс нь тэр хүний бас нэг тэр бусдаас илүү төрсөн үү, бусдаас одоо аль чиглэлээр өөр төрсөн бэ гэсэн тэр гэгэн сайхан мэдрэмж нь явж идэг. Ер нь бэлэг сайхан анхны шүлгүүдийг харахад би одоо илүүтэй дотно гэдэг юм уу те бусдаас илүү сайн мэдхийн үед бол яг бэлэг сайхан ах өөрөө л харагдчихэдэг. Тэр зөөлөн сэтгэл нь тэгээд тэр нэг уран тод мэдрэмж нь нутгаа Монголоо эх орноо гэсэн сэтгэл нь шүлгүүдээрээ дамжиж илүү гэлчээд юм болов. Аав гэж ярих. Зөвхөн миний тухайд л хэцүү. Амьд байхад нь ярих шиг сайхан юм байдаг. Дурсах шиг сайхан юм байдаг. Одоо бол над дурсамжил болж үлдчихтэй. Ер нь хүндтэй хэцүү. Тэгээ би 2002 онд надад л их хүндэж л байсан. Яг орвогийн жамаар аавыгаа алдчихлээ. Тэгээд хүний хувь зохиол гэж янз янз л байдаг. Айлын олон хүүхэд уулзахгүй. Би бол аавтайгаа яг өөдлөхөд нь уулзах чадаагүй. Тухайн үед аавыг манай өнгөрцсөн байхад одоо манай эхнэрийн эгч, миний Адам эгч анх сонссон юм байлээ. Тэгээд надад утсаар хэлээд намайг очиод бэлгээсээ зулын гол имэрч чаддгүй гэж асууж ирсэн. Тэгээд тухайн үед үндэ нэг чаддаг ч гэж хэлээгүй л дээ. Тэгээд намайг чи нэг өөрөө нэг зулын гол имэрчих гээд надад зулын гол имрүүлж ирсэн. Тэгээд яг тэгтэл би за би уулзах чадаагүй юм чинь. Яг нэг толгой зүйл алддаг болсныг төмөө олон бас мэддэг болсныг аавдаа нэг шүлгээр зулууръя да гэж санд. Тэгэл үтсэн түүхтэй. Дүү болсон түүхэн тэрэлтэй. Тэр зүгээр аавын ярих үндэ хүнд. Гэтэ би шүлгэн зул барьсан гэж бас дотроо өөрийгөө аргадаж явдаг. Зулын гол амирсан тэрл өдөр би аавгүй аав болсон юм. Зуул аслахч өштэй гэж өөрийгөө аргадлаа. Өрөв чуурл ичи минь өвөн байсан. Өсөтөрсөн нутаг минь сүүмэн санагдсан. Чихэрмэд амттай амьдрал дарс мэд хатуу байлаа. Шимээгүй хот тэгэхэд бүл нэгийг нэмсэн. Одоо аав минь биднийг зэмлэгч үгүй, дэмнэгч үгүй. Орчлонгийн жамал үсттэй. Майнын 6 өсгөн дотроос танийгаан хайгаад олсонгүй. Магнаг торгон хадагтай хөрөгч нь уйлаач үгүй, дуулаач үгүй. Амар амгалангийн орчлонд байна шүү гэх шиг амгалан дүр алдар хоёр ч үлдлээ. Ариавал уммааны бадимихоо. Андтан танийгаан зовоосон бол аварч өршөө. Алдар нэрийг чинь өргөсөн бол адислаж өршөө. Авсуулгүй хоёрын дунд төрж өршөө. Ачилсан өрстэй
ирж иршөө. Энэ л өдөр хүмүүний сэтгэл гэдэг хар дарсан сүйт шиг, хард очсон бэр шиг, шүүдрэн үгүй бие шиг, шүүдрэн үгүй цэцэг шиг, эзэнгүй төр шиг, их оронгүй хүн шиг өдрийг өнгөрөөх гэж зовдөг юм бэлээ. Өнчингийн зовлонд живдэг юм бэлээ. Зулын гол өнгөрсөн тэр л өдөр би аавгүй аав болсон юм. 100 наслах живштэй гэж өөрөө өөрийгөө аргадсаа. Сайн аварч байна. Сайхан аварч байна. Сайхан аварч байна. Сайхан дөө. Барган давтаа руу. Сайн л орлоо. За танайхан өргөө бодлохоор мэд сайн. Сайн орлоо. Жинхэнэ зун шиг хавар гэдэг энийг л хэлдэг байх та. Сайхан өдөр байна. Та нартай ч тавьж уулзсангүй. Тэгээд энэ сайхан баяа хангаад ингээ найз нартайгаа таараад уулзаад уучраад ярьж хөрөөд суух юм тэгэхээр сайхан биш. Манай Бэлгийн ах юм эр хүний жаргал эзгүй хэрэгэд сайхан шүлэг байдаг тий. Сайхан дуу. Тий, дуу болсон. Тий. Стол өнөөдөр сайхан баяа хангаатаа байгальтаа ирчүү сайхан зуглаад найз нөхдөөрөө Бэлгийн ахыхаа хийсэн сайхан дууг эр хүний жаргал эзгүй хэрэгэд дууг дуулаа сайхан сууж ямар өдөр байна да. Өө тэгээ дуул л та. 50 цагаар Бууга мөрлөө тайгын уранд хөрөөхийгээ Адхан чоноор хиймрон сэргээж андихаа нэргэл цавааж явна. Хаяа усан учрахтаа хали сэтгэлээ үгүй. Хоног дайрын зугаасан онгор багна зүудээ ин хүний чаргал эцгээрээ Бэлэг сайхан найрагчийг эгэлхэн амьдралаас энгийн бүхнийг гэрхай харж хурц тодонгоор зураглаж бичдэг нь хэн бүхний сэтгэлд ойрхон буудаг гэж судлаачид найрагчид түүний бүтээлийг үнэлсэн байдаг. Энэ үнэлгээ энэ үг хэр үнэн болохыг цөөн хідэн шүлгэн нотлоод өгөх үзээ.